Okay, so good evening everybody. Sambatsunu, welcome to this new course focusing on loss or grief and loss. We said it in that order. Самбацгаана өнөөдөр нэг шинэ хичээл эхэлж байна тийм ээ. Энэ хичээлийн маань сэдв болохоор хагацал гашууг одоо хэрхэн хүлээн зөвшөөрөх вэ гэдэг. And also welcome to people joining us on Facebook. За Facebook-оор бас зарим хүмүүс орж байгаа. Тэр хүмүүсийн амар мэндэгэрье. So in 4 weeks, it's a very big topic, but I'm going to try and share with you some things that are at least a basis for beginning to look at our losses and our griefs, how to deal with them more skillfully. That's the plan. We'll see how far we get in 4 weeks. Thank you for your interest. Хичээл 4 удаагийн одоо хичээл орох юм байна тий. Тэгэхээр дөрвөн хичээлээр бид нар энэ сэдвийг одоо бүрэн ярьж чаднаа гэвэл энэ хангалтгүй гэж тий. Тэгэхээр өөрөө энэ сэдв бид нар амьдрал тохиолддог элдв хагацах, салгах, гашуу гэх мэт нэг одоо яаж энэ бүхэнд авталгүй сэтгэл амар тайван байх юм бэ гэдгийг ярьж одоо хүрлцэхгүй цагаа 4 удаагийн хичээл гэдэг бол гэхдээ яг бүгдээрээ ярилцаад үзье гэж тийм. And so with the actual course structure itself, the shape of the sessions will be that we'll do some motivation at the beginning, setting our motivation. Then we will do sometimes maybe a very short meditation there, but then I will do some talking. Then I will we'll do a group practice of meditation specific to helping us to deal with what I've been talking about, the qualities to develop to help us. We'll do that together. And then the idea is that you would practice that hopefully every day, between the Mondays, because then this will give you a basis to build upon. If we don't do any practice, then things don't really change. So it's a very short practice, but I really recommend it. За хичээл эхлээд бид нар хичээлийнхаа өмнө дандаа ямар учраас энэ намайг сонсож байгаа юм бэ? Тэ хичээл дээрээ сууж байгаа юм бэ гэдэг нэг санаа сэтэл байгаа тийм ээ. Тэрийг бүгдээрээ дандаа нэг анзаарч харж засах шаардлагатай бол засдаг тийм нэг тийм хичээлийн нэг хэсэг байж байгаа. Тэрний дараа багш энэ хичээлийнхаа талаар одоо өөрийнхөө хүнд хүргэе яриа гэсэн юм яриад тэгээд хичээл болгон дээр би нэг бясалгал заанаа гэж тий богино хэлбэрхэн бясалгал. Тэр бясалгал нь болохоор бид нар гашууд автаад авахгүйгээр тэрнийг ямар сэтгэлээр давж гардыг юм бэ? Ямар сэтгэл төрүүлж тэрийг давж гардыг тий тэрийг хөгжүүлэхийн тулд яаж бясалгах хэрэгтэй юм бэ гэдэг тийм нэг богинохон хэлбэрхэн бясалгалуудыг санал болгоно. Тэгээд гол нь би танараас юу үсэх вэ гэхлээр энд ганцхан хичээл дээр л тэр бясалгалыг хийх юм биш. Гэртээ очиод тий бас одоо нэг даваа гаргаас дараагийн даваа гараг хүртэл тэр хугацаанд нь энэ сурсан зүйлээ давтж байгаарай л гэж хүсэх байна. Тэгжээж бидний сэтгэлд өөрчлөлт гарна уу гэхээс бол өөрөөр гарах арга бол байхгүй хаа гэсэн. And also, if at any point something comes up for you and you want to share it or you want to ask about something in relation to the topic, please feel free to do that. За хичээлийн дундуур та бүхний зүгээс асуулт гарах юм уу те эсвэл би ярмаар байна гэсэн бидний энэ ярьж байгаа сэдвтэй холбогдуулсан тийм нэг зүйл гарах юм бол тэр бол бас үргэлж нээлттэй шүү гэж. So generally when we hear this topic, grief and loss, we maybe immediately think of death. However, we can think of that as being like a big grief, but there are many different types of losses and they can give rise to grief at different levels, and we're going to explore that a little bit this evening. За хичээлийн сэдвийг сонсхолоор зэрэг хагацал гашуу гэдгээр зэрэг бидний хамгийн түрүүнд бууж ирдэг зүйл юу вэ гэхээр үхэл хагацалтай ойр дотныхоо хүнийг алдах юм те. Тэгэхээр энэ бол хамгийн одоо нэлээд том хэмжээний багцал юм аа гэж те. Тэрнээс өмнө амьдралдаа бид нар олон юм алддаг үсттэй те. Олон хагацал бид нар тохиолдог шүү дээ те. Тэр болгоноор бидний сэтгэл төрх гашуу болвол янз бүрийн төвшөнд байдаг. Тэгэхээр би энэ талаар өнөө орой илүү ярья гэж бодож байна. Okay, so we'll start this point just with sitting for a couple of minutes. Take 3 deep breaths. And then we're going to just think about our motivation, set a good motivation for being here together tonight.
За ингээд бүгдээрээ нэг сайхан жатхан ирээр цэх шулуун суугаад 3 удаа гүнзгий амьсгал авч гаргая гэж байна. Тэгээд 3 одоо дүүрэн гүнзгий амьсгалсынхаа дараагаар яагаад би энд ирэх болов гэдэг тэр санаа сэтгэлээ ажиглацгаая. So let the breaths be fully in and fully out without strain. Аавч хүчлэлгүйгээр амьсгалаа нэг бүтэн гүнзгий уртаар аваад уртаар гаргаар. And after the third exhalation, just allow your breathing to return to normal. За 3 дахь амьсгалаа уртаар гүнзгий гаргаад тэгэд ердийн хорой амьсгал. Let's begin by checking in our own mind. Why I'm here tonight? What brings me? Maybe I'm experiencing some recent or past loss. It's been very difficult. Maybe I'm just curious. Maybe I'm generally interested in the topic. So just be clear what brings you here. Одоо харин өөрийнхөө дотоод сэтгэл рүүгээ харъя тийм ээ. Яагаад энд ирэх болвоо гэдэг те. Тэр шалтгаан өөр байж болно. Зарим нь саяхтрах юм уу? Өнгөрсөн хаа нэг одоо аль хизээ нэгэнтэй ойр дотныхаа хүнийг алдсан, үхэл хахал үтсэн, хацал үтсэн байж болно те. Эсвэл одоо юу ярьдсан бол доо гэж сонирхож ирсэн байж болно те. Ямар ч одоо санаа сэтгэл юу байна? Тэрийг нэг өөрөө сэтгэл рүү өнгөгээд ажаарай. And then it's very good if we can have an open mind to think that I will listen to the content. I will check it in relation to my own life, my own experiences. But keeping an openness perhaps means that we can learn something new, or we can refresh something that we knew before, had forgotten, haven't been using. And then to think that whatever benefit we can personally gain, that may this also bring benefit to others. May I be able to support them in their time of loss and need for personal support. За ингээд өөрийн сэтгэлийг ачаад тэгээд ямар ч шалтгаан байлаа гэсэн би өнөөдрийн энд яригдж байгаа энэ зүйлийг нэг сонирхоод те хэрэгтэй юм байгаа юм болоо гэд ингээд нэг тийм нээлттэй сэтгэлээр уужим сэтгэлээр сонсё гэж бодороо те хэрэгтэй юм байвал би суралцж авъя мартсан юм байвал санаад авъя те тэгээд эндээс ямар тус надад гарна тэрийг би бусдад хуваалцъя те над шиг адилхан одоо ууг шууд автж байгаа юм уу те хайртай дотны юм одоо юм алдсан хүнээ алдсан тийм хүмүүст би хэрэгцээтэй үед нь тустай байя гэсэн нэг ийм санааг төрүүлээрэй. And then in your own words, and ideally coming from your own heart, and very sincerely, set a motivation that is appropriate, that is both positive and matches your particular reasons for being here, and with thought that may bring benefit to as many others as possible. Ингээд номыг хичээлийг сонсох энэ сэтгэлээ төрүүлэхдээ өөрөө бүр нэг чин сэтгэлээсээ тий сэтгэл зүрхний хаавгт төрүүлэх нь шүү дээ. Тэгэхээр өөрөө яах гэж энэ зорж ирсэн бэлээ гэдгээ бодоод түүн дээрээ саяны одоо дурдсанчлан нэмээд одоо надад хэрэгтэй тустай байгаа тэр болгоныг би бусдад бас одоо тэр болгоноор би бусдад бас тустай байя гэсэн нэг энэ санааг агуулад ингээд өөрийн ном одоо хичээлийг сонсох санаа сэтгэлээ өөртөө төрүүлээрэй. So thank you. Please relax. За баярлалаа.
So, of course, some of you I know, maybe some of you I haven't met or don't know. So I wanted just to say that my own personal interest and perhaps reason for being here, apart from having met the Dharma, of course, is that I used to be working in hospice in Western Australia. And whilst working with dying, you cannot avoid the topic or the experience of grief and loss. As I said earlier, this course is not just about death, but that's kind of has been my background, and I learned and am still learning. I'm very much a learner on the path, so I can only share with you some basic things, but I hope that it's helpful to you in your journey in dealing with these particular experiences of grief and loss. За та бүхний зарим нь намайг хэдийнэ таньдаг хүмүүс байна. Зарим нь бас бид нар анх уулзж байгаа бах. Тэгээд ягаад би энэ хичээлийг одоо энд суугаад ингээд та нарт хэлэх хэмжээний хүн гэж бодвоо гэхлээр бурхны ном одоо бас хэдэн жил үзснээс гадна би өөрөө Австралид амьдарч байхдаа Австралийн баруун эрэгт те баруун нутагт байхдаа хоспис гэдэг те хөнгөлчлөх эмчилгээний имлэг гэдэг юу гэдэг хоспис ажиллуулж байсан гэж те тэгээ мэдээж тэнд бол одоо нас орж байгаа энэ наснаас явж байгаа олон хүнтэй ажиллах шаардлагатай болсон. Тэгээд тэр үед бол үхэл хагацл гэдгийг бол их олонтой харж учирч байлаа гэж те нүүр тулж байлаа. Тэгээд тэрнээс их олон юм суралцсан те хүний амьдрал тохиолддог үхэл хагацл энд бол зөвхөн үхэл биш гэсэн те бид нар олон хагацл үздэг энэ төрөлтөө энэ насандаа. Тэгэхээр тэр болгоонтой хэрхэн зөв нүүр тулах юм бэ, хэрхэн хүлээн зөвшөөрөх юм бэ гэдэг талаар нэг өөрийн багахан туршлага байгаа учраас тэрийг хуваалцъя гэж бодсон юм аа. Гэхдээ одоо би өөрийгөө бол бүгдийг мэддэг гэж хэлэхгүй бас л суралцаал явж байгаа адилхан те ингээл хичээгээл явж байгаа хүн юм аа. So then actually this topic, which many people don't want to think about, don't want to look at, and certainly don't want to deal with, is a normal. Grief and loss are completely normal parts of our life. But because it's painful, because it's difficult, maybe because we don't know how to deal with it, we just think, oh, just get over it. You should be over it by now. There's a certain time has passed. You shouldn't even think about it. It's not like this. So it's a very normal experience. We all experience it, regardless of our culture, our gender, our race, whatever we do, whoever we are, we all experience it. Тэгэхээр энэ сэдв бол хүмүүсийн дунд нэг төдийлөн яригадаад байдаг, хүмүүсийн хоорондоо яриад байдаг сэдв биш ээ, тэ ууга шүү. Үхэл хагацал гэдэг тэ хүмүүс их ярахаасаа ер нь бол илүү цухтдаг тэ. Гэтэл хүний амьдрал тохиолддог зүйл шүү дээ. Хэвийн энгийн зүйл тэ. Гэтэл бид нар яадаг нэг нэгэндээ юу хэлдэг вэ гэхээр за одоо марталтаа, одоо бололтоо тэ одоо өчнөө цаг хугацаа өнгөрцөн шүү дээ. Одоо мартаж байгаа байлгүй дээ гэдэг юм уу тэ. Одоо энийг чи давж гарах хэрэгтэй шүү дээ. Тийм л юм л бид нар нэгэндээ хэлнэ үү гэхээс гашуудах чинь тэ хагацл үзээд тэрнийхээ хойноос уу гашууд болох чинь энгийн зүйл шүү дээ. Бидэрт бүгдээр нь тохиолддог зүйл шүү дээ гэдгийг ярих нь ховор байдгаа гэж тэ. Тэгэхээр хүн болгонд тохиолддог зүйл тэ. Эрэгтэй байна уу, эмэгтэй байна уу, залуу байна уу, хөгшин байна уу тэ. Ямар үндэс угсаатай, ямар хүн, ямар сайрс үндэстэй. Тэрнээс шалтгааллахгүйгээр бид нарт тохиолддог гэх юм л зүйл шүү дээ гэж тэ. But the good news is that each one of us can actually develop skills that will help us to anticipate, also be prepared for when loss comes. So generally we can measure how prepared we are by, for example, if we hear of maybe somebody losing their house, something maybe more ordinary material, or somebody losing their life, and how shocked we are, especially if it's somebody we know or somebody that's close to us. If we have a lot of shock, this shows that actually we are not so prepared for this experience. So this is one way to check ourselves. Гэтэл биднэрт амьдрал тохиолддог тэр элдв хагацалд бэлэн байж болдго юм байна л да. Тийм одоо зүйлүүд чадваруудад бид нар суралцаж болдго юм байна те. Тэгэхээр тэрэнд бэлэн байна уугүй юу гэдгийг хэр бэлтгэлтэй байна вэ гэдгийг юугаар шалгаж болдго вэ гэхлээр тэр сорил нь юу байдаг вэ гэхлээр зэрэг хүн юмаа алдахад те.
хамгийн одоо эд үлгийн зүйл алдлаа гэхэд байшин барилгаасаа одоо юу гэдэг амьдрдаг газараас өөрийнхөө байрнаас хагацлаа гэж бод тэ. За бүр том хагацл бол үхэл хагацл ойрынхоо дотныхоо хүмүүсээс хагацах тэ. Энд өөрт ирж байгаа шок зочрол хэр байна вэ гэдг нь бидний хэр бэлтгэлтэй байгаа вэ гэдгийг л харуулдаг байна тэ. So in our daily life, we can observe like certain truths, for example, impermanence, and we'll look at that more in this particular course. But this is not a religious truth, this is a universal truth. Everything is impermanent, and the more we think about this and observe it, not just think about it, but actually observe it in our own lives, observe it in our environment and the people around us, there's so many ways we can check out impermanence. And then we practice meditations that help us to deal with loss so that we don't become completely overwhelmed. So the overwhelm can manifest in different ways for people. Some people become very frightened. Some people just shut down. They don't want to, be with or talk to anybody. Some become very angry. And then even with any one person, it doesn't just stay as one kind of response. We go through stages of responses. So with meditations, if we practice them, they're not going to work if we suddenly pull out the book and try and deal with it. We need to be familiar with them. Then these definitely help us to cope in those particular situations. So it's all within our own mind. It's completely possible for us to deal skillfully. Sorry. I lost a little bit. Yeah, we learn to practice meditations. We can learn ways to deal with. I shouldn't have said so much, yeah? To deal with losses without becoming overwhelmed. Yeah, the beginning was яг эхлэлийн багшийн эхэлсэн юуг нь би мартчихлаа. Тэгэхээр суралцаж болно гэж юм те. Тэгэхээр суралцах юм нь болохоор impermanence тийм мөнх бус гэдэг үнэн байгаатай мөнх ус гэдэг нь бүх юм өөрчлөгдөж хувирдаг гэдэг нэг үнэн байгаа те. Энэ бол зөвхөн шашинд яригддаг үнэн биш шүү дээ гэж. Энэ бол жам ёсны зүйл юм аа гэж те. Хорвоо дээр хаасайгүйл байдаг үнэн бол жам ёс бол юм болгон өөрчлөгдөж хувирдаг, юм болгон мөнх бус гэдэг энэ үнэн байгаа шүү дээ гэж те. Тэгэхээр энийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм байна л. Тэрийг хүлээн зөвшөөрөхийн тулд амьдралд бид нар хэрэв мөнх бус шүү гэдэг юмыг хүлээн зөвшөөрч чадах юм бол тэр нь яг тохиолдод ирэхин цагт бид нарт арай хэлбэр болох нь тий. Мөнх усыг бид нар хаанаас ч харж болно шүү дээ. Бидний эргэн тойронд болж байгаа юм болон өөрчлөгдөж хувирж байгааг бид нар одоо харж ажиглаж мэдэж болно. Тэгээд тэрийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна тий. Өөр нэг юм бол бид нар туслах юм бол бясалгал тий. Бясалгал хийх байх. Тэгэхээр энэ бүх юмнуудыг ингээд өөр дээрээ дадуулаад хэрэгжүүлээд ингээд байх юм бол нөгөө юм зайлшгүй тохиолддог жам ёсны зүйл биднэрт хүрээд ирэхэд тэ одоо яах вүлээ гэдээ хайгаад ном унших гад явахгүй байх нь шүү дээ тэ. Адил харга нь өөрт байх нь шүү дээ. Ийм шүү дээ гэд тэ гаргаж ирээд тэрнтэйгээ нүүр тулахад арай хэлбэр олноо гэж тэ. Тэхгүй болохоор яадаг вэ гэхээр бид нар нөгөө уу гашуу тохиолдох үед бол хүн болгон өөрийнхоороо янз бүр хүлээж авдаг тэ. Тэрэндээ хитрхи бүр ингээд автаад дарагдчихдаг. Тэрний хүн болгон дээр бас өөр зарим нь дарагдахаараа яадаг айдас хүүцтэй болчдөг тэ. Эсвэл зарим нь их ууртай болчдөг. Эсвэл зарим нь ерөөсөө ингээд өөрийгөө хаагаад ах бустай харилцахчгүй, ярихчгүй, дугаа хураагаад ингээд болчдөг тэ. Хүн болгон дээр янз бүр гарч ирдгээ гэж тэ. Тэгэхээр тэр уу гашуудаа бүр автаад дарагдчихлахгүйгээр тэ нэг юмд ингээд дарагдах чи хэцүү үстэй тэ. Яаж тэрийг давж гарах вэ гэдэг арга нь суралцаж болох нь байна шүү гэж тэ. Тэр арга нь өөрийн сэтгэл доторх хөгжих чадвар байна гэж. So then I wanted to mention that the practices that we will do in this course come from the Buddhist teachings, but there is no need to be a Buddhist or to be a religious person actually to be able to put them into practice and to benefit from them. And the basis of these practices is that it helps us to cultivate wisdom and compassion, which are universal qualities, not only belonging to one religious path or any particular path. And then that helps us to deal more skillfully with the grief itself, but also to heal the grief so they're not left with layers of pain that can come up later times in our life, or not even later times, but later in our life,
Other things can trigger or push buttons, and then if this is not healed, then it can give rise to very strong emotion that may or may not be helpful. За энэ хичээл дээр миний ярих юмнууд бол бурхны шашнаас үүдэлтэй гэж тэ. Тэгэхээр шашин гэдэг ярихлаар зэрэг за би энийг сонсохын тулд заавал бурхны шашинд итгэж үнэмших хэрэгтэй юм байна. Бурхны шашинтай байх хэрэгтэй юм байна гэж тэр бол үгүй шүү гэж тэ. Бурхны шашин өөрөө жам ёсыг л айлтсан байна тэ. Тэгэхээр энд жам ёс үнэн тэдгэр зүйлсийг л дуртгално гэж тэ. Тэгээд энд гол одоо бидний ярих юмны суурь нь болохоор бэлэг ухаан, инэрл нэгүүлсэл хоёр тэ. Бэлэг ухаан, инэрл нэгүүлсэл хоёр гэдэг бол зөвхөн шашинд яригддаг юм биш. Энэ бол одоо нийтийн одоо нийт олонний хүлээн зөвшөөрсөн одоо үнэн зүйлсүүд байгаа шүү дээ гэж тэ. Тэгээд бид нар уу гашуу хагацал янз бүрийн хагацал биднэрт нэг юм сэтгэлд шарах үс гэдэг шарах гэх юм уу те одоо цовлон өвдөх те хэцүү бэрх байдаг те тэр болгоныгоо эдгэж явахгүй болвол эдгэх аргыг нь олоо түүгээр эдгэж явахгүй болвол нөгөө нэг шархалсан өвчлсөн эмзэглсэн тэр юмаа ингээл нуугаал дараал булаал яваад ах юм бол тэр байгаал энэ гэсэн үг шүү дээ тий. Тэр булж дарсан юм маань нэг өдөр одоо хизээ нэгэн цагт дараа хойч өөрөө ч анзаарахгүй болсон нэг өдөр дэлбэрч гарч ирэх аюултай байдаг тий. Тэгэхээр тэрийг дор бүрд нь эдгэж илааршууж явах нь хамгийн чухал юм шүү гэж тий. Тэгэхээр ингэ дэлбэрч гарч ирэхлээрээ нөгөө нууж булсан юм маань гарч ирэхлээрээ тунтаагүй байдлыг үүсгэнэ гэж. And then maybe people will say, well, why do you need to do a course on grief and loss? Isn't it something that you eventually just get over? And it's true. Some people have the inner resources. They have maybe a lot of external support, also internal support. They have mental resilience. They're able to overcome their griefs. But there's a lot of people who don't. They think, they've got over it in the passage of time, but actually there's still something sitting heavy in the heart, on the chest. За магадгүй бас зарим нь бодож магадгүй шүү дээ. Тэгэл энэ гашуу хагцал гэдэг юм чинь цаг хугацаа өнгөрөөл харилдаг шүү дээ. Итгэдэг шүү дээ. Мартагддаг шүү дээ. Тэгээ энэний тухай ингээл хичээл олгоол ингээл ярих ямар хэрэгтэй юм бэ гэж тэ. Үнэн байж болно тэ. Өөрийн сэтгэлийн хат тэнхээ сайтай хүмүүс юм уу? Эсвэл гадна талаас их туслах, дэмжих хүмүүс юм уу? Өөрийн сэтгэлийн дотоод хүч ихтэй хүмүүс бол тэр юмыг өөрийнхоороо даваад туулаад ингээд явдаг байж болно гэж тэ. Гэтэл хүн болгон янз бүр штэ тэ. Хүн болгонд тийм чадвар байна уу гэвэл бас үгүй байж болно тэ. Тэгэхээр тэр нь өөрөө ч мэдлэггүйгээр сэтгэлд нь асар их уу гашуу ингээ хураагдаад хуримтлагдаад тэ. Ингээд өөрт нь өвчин болоод ингээд байж байгааг мэдэхгүй ч гэсэн хүмүүс зөндөө байж болно шүү дээ гэж. Тийм учраас арга нь юу юм бэ гэдгийг л хуваалцъя гэж бодсон юм аа гэж. And so then the bottom line is that, when we say why do a course or why learn how to deal with grief and loss, is that we all want to be happy. I mean, this, I think, if we checked with each other, we would say, yes, definitely, we want to be happy. We don't want to be suffering. However, if we have unresolved grief and losses that we'll not be able to sort of heal, then for sure this contributes to a lot of suffering in our life. It's very well known. За тэгээд бас энэ одоо та бүхэнтэй нэг жоохон мэддэг юм хуваалцъя гэж бодсны бас нэг өөр шалтгаан энэ хичээлийг явуулъя гэж бодсны өөр нэг шалтгаан нь юу гэхээр яг гэл бид нар бүгдээрээ жаргалтай байх хүсдэг шүү дээ гэж тэ. Бүгдээрээ жаргалыг хүсдэг учраас сэтгэлдээ тэгээд яваад байгаа тэр уу гашуу гэдэг юм бидрийг жаргалд хүргэхгүй. Тийм учраас тэрийг эдгэж илааршуулах хэрэгтэй юм байна. Зөв аргаар одоо эдгэх хэрэгтэй юм байна гэсэн учраас яг гэвэл тэр сэтгэл тээж явж байгаа уу гашууд чинь бидрийг зовоохоос л өөр юм байхгүй шүү дээ тэ. Тэгэхээр тэрийг одоо хэрхэн эдгэж илааршуулах юм бэ гэдэг ийм хичээл эхлэе гэж бодсон. And so then according to the Buddhist teachings, it's very much to do with, and most particularly with a quote from Lama Zopa Rinpoche, my teacher, our spiritual director of the past. Rinpoche would always say that so much of our suffering comes from holding in our mind something that's
impermanent, but we hold it as permanent. Like life, like everything we have, we don't anticipate that it's not going to be there forever. Somehow intellectually we know this, but in our hearts and the way we live our life, the way we respond, it's like we get so shocked when something changes or breaks or dies. So holding that which is impermanent as permanent in our mind, major source of suffering. За манай энэ түүийг олон улсын түүийг те үндэслэн байгуулсан багш нарын лам багш нарын нэг болох Цопорын бүчил амтан бидэнд одоо маш олонтой айлддаг нэг сургаал нь юу вэ гэхээр бидний одоо маш олон зовлон бэрхшээлийн их усүр нь юу вэ гэхээр бид нар нэгэнтээ мөнх бус чанартай те хувьсаж өөрчлөгддөг юмыг мөнх гэж хараад байдгаас л болж байгаа юм аа гэж айлддаг тийм. Тэгэхээр за юм өөрчлөгддөг шүү гэд бид нар мэдлийн хүрээ хэмжээнд бол ойлгоод байна тийм. Болгон л өөрчлөгддөг штэ гэж. Гэсэн хэрэглээ тэр мэдлэг маань яг өөрийн эрдэм болоод сэтгэл төрсэн юм уу? Тэрийгэ бүр яг жинхнээрээ эн чинь мөнх ус шүү гэж хараад байгаа юм уу гэтэл үгүй штэ тийм. Тэр юун дээр үгүй гэдэг нь юун дээр харагддаг гэхээр бид нар юмаа алдах, бидний юм эвдрэх, тэ хагацад салах тэр үед бид нар дандаа цочирч яддаг, маш хэцүү байдаг цочрол. Тэр цочролд орж ийнө гэдг нь л бид нар мөнх ус гэдгийг жинхнээр таниагүй байх шүү, оноогүй байх шүү гэдгийг л хараалаад байна. So that's something certainly to contemplate or reflect upon regularly. So I wanted to talk a little bit now about the different levels or types of grief and losses. Yeah, there are many different types of losses, as I said at the beginning. I have a list, so I'm going to go through it one by one. If you find that you've had a particular loss or have a grief that's not listed here, I'd love to hear it. Let's contribute, because you all have knowledge as well and experience, okay? Not only me. За тэгэхээр энэ мөнх усын тухай бол бас яах аргагүй үргэлж дурдж санджаах хэвээр зүйл юм аа гэж тэ. Тэгээд түрүүн хэлсэнтэй бидний амьдралд их олон төрлийн хагацал тэ тохиолддгоо гэж. Тэгэхээр тэрнээс би нэг энэ зарим нь одоо жагсаагаад бичсэн байгаа өөрт тэ. Тэгэхээр тэрийг сандал дээр суучих. Болоо comfortable here, please. Anybody байж хаан чухал байна те. Тэгэхээр би энд ингээд ямар хацал бид нар нүүр туулж явдаг вэ гэдгийг ингээд заримаас нь дурдъя гэж бодож байгаа. Тэгэхээр миний энэ бичсэн жагсаалтад ороогүй зүйл та нар санагдах юм бол бас хуваалцаарай гэж юм те. And when you hear anything on the list that's kind of resonates with you, then also acknowledge it. Don't think, oh, I don't want to hear that. Acknowledge it. Okay, that's something that I have experienced. Maybe I'm still experiencing. It's okay. Харин миний энэ дурдах зүйлээс та нар тохиолдсон зүйл байх юм бол тэрийг үгүй штэ болцсон штэ дууссан штэ ч юм ямар нэгэн байдлаар түлхэж зайлуулах биш хүлээн зөвшөөрөөрэй гэж тийм би тийм тулсан тохиолдсон эсвэл зарим нь одоо хүртэл тэр уугашаа тэр нь төдөллийн эдгэрч тусаагүй байж олон штэ гол нь өөртөө хүлээн зөвшөөрөөрэй. So firstly, I don't know, in Mongolia maybe you don't plan so much, but I'm sure we have some experience of unfulfilled plans. We have plans, we have, with family or with friends or whatever, we plan to do something, and then something happens and we can't proceed, can't realise our plan. So for some people they just brush, okay, it's changed. In the West, everything's planned so much, so maybe this is not such a strong example here, but maybe you can share with me if you think it's something relevant. So when something suddenly changes, there's some challenging kind of circumstances and you're not able to go forward with your plans, how do you react or do you respond? So react means usually we get quite emotional about something. How come, get angry, or we maybe get sad, or maybe we don't care. It can be like this. За миний энэ жагсаалтын хамгийн ихэнд бол биелэгдээгүй төлөвлөгөөнүүд орж ийнэ гэж байна. Тэгэхээр энэ бол за өрөндийнхний хувьд
төлөвлөгөө тавиад зохиочгаа тэр нь биелэхгүй болоход жоохон том юм байт юм байна л да. Монголчуудын хувьд бол бас ямар гэдгийг мэдэхгүй байна гэж тэгээд жишээлх юм бол хамт олноороо найз нөхдөдөө гэр бүлээрээ ингэн тэгнэ гэд төлөвлөгөө зохиочоод тэгээд тэр нь төлөвлөсний дагуу болохгүй байхлаар та нар яаж тэрийг хүлээж авдаг вэ гэж те уралдгүй сэтгэл гутрдгүй уйтгаралдгүй гонглдгүй эсвэл зүгээр л за яах те тэгэл болдог юм болсон гүштэй ч гэдэг юм уу те тиймэрхүү юм дээр яаж хүлээж авдаг вэ? Anybody had this experience? She said it's usually sad. Sad. That you couldn't go ahead with your plan too. We have an expectation, don't we, to fulfill something or to do something. Yeah. Тэнд нэг юм ингээд гордлого найдвар төрсөн байж тээ те ийм болон шүү ингэн шүү гэх те тэгээд тэр нь билээгүй байх ч хүмүүст бол бас харамсах утгаар төрөхтэй унаглах тийм байна те. And then with the sadness, if we hold on to the sadness or we push it down, it can, how we say, simmer, cook, and give rise to anger over a longer period of time. За гэтэл одоо харамсал юм уу те эсвэл гониглах юм уу тийм сэтгэл төрлөө штэ. Тэрийг удаан хатгалаад нөгөө арилгаагүй, салаагүй, тэрнээс эдгэрээгүй нөгөө харамссан, гонигсан сэтгэлээ ингээл хатгалаад яваад ах юм бол тэр нь дараа нь юу болох вэ? Уур болчихдог. Уур хэлэн болдог. Then also I was thinking about in particular with special events in the life, like maybe graduation, and it gets cancelled or for some reason you weren't able to graduate, some other circumstances, you didn't pass your exams or something else, then maybe you missed that opportunity. I even know of cases of a lot of loss and grief with cancelled weddings. I don't know if this happens in Mongolia, but I've heard of, I don't know anybody personally, but I've heard of cases in the West where either the bride or the groom simply didn't turn up on the day. Can you imagine? You've gone, I don't know, weddings, all weddings take a lot of preparation and planning, don't they? So then maybe a lot of expense also. You've invited guests, and they've brought gifts, and then there's no show. I mean, it doesn't, you don't think this maybe as a loss. It's a huge loss. Yeah. So you're saying as a part of the unfulfilled plans. And just some examples of important life events. Тийм тэгэхээр төлөвлөчөөд биелээгүй тийм зүйлсийн жишээ гэх юм бол яг энэ бол нөгөө өрөндийн ертөнцийн жишээ л да манад орж ирээд байгаа бах гэж би бодож байна тий. Жишээлх юм бол манад тохиолдог нэг юм бол сургууль төгсөн гэж сургуулаа төгсч чадаагүй байж болно шүү дээ тий. Шалгалтын дээр ундаг ч юм уу яадаг чинь тэр нэг одоо зүйл байна. Өөр нэг зүйл бол баруун дахь том юм бол хорим төлөвлөчөөд тэр хорим нь бол одоо яг төлөвлөсөнхаа дагуу болоогүй ах жишээлх юм бол нөгөө хүргэн юм уу бэрийнх нь аль нэг нь ирэхгүй тохиолдлууд гардаг гинэ те. Тэгэхээр яг энэ их том юм одоо гарц юм болоод байна гэхэлэр зэрэг маш их мөнгө одоо зарцуулдаг шүү дээ. Хорь бэлдээл цаг хугацаа болоод баахан мөнгө зарцуулаад тэгээд нөгөөх нь тэр төлөвлөсний дагуу болохоор энэ гарц байна тийм үү том гарц байна. Тэгэхээр хүмүүс тэрнээс сэтгэлд нэг тийм бас л айхтар гарц хохирол уугаш үлдчихдэг гэж тий. Тэгэхээр манай ч гэсэн энэ соёл орж ирэл амар том хөрмөд хийдэм бэл шүү дээ тий. Тэгэхээр тий манай татчих болох жишээ байна тийм. So we can probably you have your own examples. I was just thinking of another one in relation to Sangha. When I was ordained in France a few years ago now, then there was one man who was going to be ordained with us at the same time. He was all prepared like we all were and nervous and and he wasn't dressed yet. We hadn't put on robes, cutting the hair. And then he got a message from Lama saying it's not the right time. He was absolutely mortified, like I was lost for words, but he was so disappointed because there's a big preparation mentally, physically, all his head had been shaved and everything, not that there was such an issue, but wasn't the right time. And to my knowledge, he hasn't become a monk yet. So maybe there was some obstacles, some other karma had to happen first. So we can never be sure, about the plans that we have
we wish for and we put into action, that they will fulfill. And travel's another one. Travel often, people's plans get changed, missed flights, all sorts of things can happen. Miss trains, get on different trains, many things. And it might seem like a lot of fun, but sometimes there's a level of loss that we need to acknowledge. Нэг жишээ санаж байна гэж чинь тэр нэг эрэгтэй хүн хувраг болно гэд хуврагын сахил хүртэнэ гэд тэгээ маш их бэлтгэсэн байсан юм байна л да тэр хүн сэтгэл санааны хувьд тэгээл нөгөө хуврагынхаа ёслол маслал бэлдээл хувц сунраа бэлдээл тэ бүх юма бэлтгэсэн байсан чинь ер нь яг тэр ёслол нь болдгийн даваан дээр лам багш нь тэр хүнд одоо мессеж явуулсан чи юу гэсэн гэхээр цаг нь болоогүй байна гэсэн. Тэгээд тэр бол тэр эрэгтэйд айгүй хэцүү байгаа харагдчихсан гэж тэ яг гэвэл өөрөө бүр одоо ингээ хураг боллоо гэдэгтээ бэлтгэлтэй төлөвлөсөн тий айгуу том төлөвлөгөө зохиоцсон байсан юм шүү дээ бөөн төлөвлөгөөтэй тэгээ тэр нь яг хамгийн сүүлийн мөчт ингээ тохиолдохгүй болохоор тэр хүнд их том найдвар юунд биелэхгүй болохоор одоо тэр бол гарц хохирол юм да тий юу юм да уугаш шүү уйтгаргоо нэг тийм сэтгэлүүд төрхөн шүү дээ тий тэгээ тэрийгээд зөв эдгэхгүй бол тэр чинь сэтгэлийн нэг өвчин болоод байт юм байна л гэдэг хэлээд байна те тэрийг дээр нь бидний маш ихээр төлөвлөсөн ботсон аяллууд бүтэхгүй болвол те онгоцноосоо хоцорт юм уу галт тэрэгнээсээ хоцорт юм уу аялалд явна гэж байгаа тэр нь бүтэхгүй болвол бас адилхан том гар цохрол болдог те. And then there's another type of loss that people maybe had a really, a strong wish and maybe the ability to pursue a certain career, but for various reasons were not able to, maybe couldn't have the education or had the education, couldn't get into the course. Many things can happen, conditional on so many things. So for some people, they can be quite lost, can be very stuck in kind of unfulfilled wishes, and that's something their heart really wanted to do and couldn't. So this is another kind of loss. And then many who don't know what they want to do, but in this case the person knows what they want to do but couldn't. За өөр нэг жагсаалтанд орох том гар цохрол бол өөрийнхөө амьдралд хийж бүтээн гэж бодож байсан юм а хийж чадахгүй байх те. Жишээлх юм бол би ийм л нэг мэрэгчлийг эзэмшээд ийм л карьер одоо ажил хөдөлмөрийг эрхэлнэ гэж бодож байсан тэр юм те. Ихэнх хүмүүс урсгалаараа явдаг ч юм уу тэр юмаа мэдгүй байдаг штэ. Гэтэл тэрийгэ бүр зорж исэн те. Төлөвлөсөн байт юм уу? Ийм л юм хийн гэж бодож исэн юм нь маш олон нөхцөл шалтгаанаас бүрэлдэж байгаа учраас тэр нь боловсрлоо эзэмсэж чаддгүй ч юм уу, ажилдаа орж чаддгүй ч юм уу, олон шалтгаанаас болоод болохгүй болвол энэ бол бас яхааргүй том гар цохирлоо нэг жишээг. And then there's the loss of the sicknesses, especially life-threatening diseases, loss of certain organs and sensory organs. So, often when there's serious illnesses ripen, there's many losses. We can't do what we used to be able to do. Either we don't have the energy, we're incapacitated in some way. There are many different reasons that come with sickness. Even when we have a temporary sickness, maybe a really bad flu or something, there's a loss of being able to fulfill our daily obligations or our daily enjoyments. За дараагийн нэг том зүйл бол мэдээж өвчин юм гэх өвчин эмгэг хүнд хөнгөн эсвэл бүр амин төрх гэдэг тэрнээс шалтгаалаад маш олон гар цохирлыг бид нарт авчирна шүү дээ тий. Зарим хүнд өвчнөр бол бид нар өөрийнхөө сэрэл мэдрэхүүн эргэтнүүдээсээ өөрийнхөө эд эргэтэн үе гишүүнээсээ салах нь байна тий. Энэ бол амар асар том хохирол байж таарна тий. Бүр хамгийн хөнгөн гэд наад зах ингээд ханиа төрөхөд хүртэл яадаг лээ бид нар өдөр тутамдаа өөрийнхөө хийжсэн юмаа хийж чадахгүй болох те элдв сайн сайхан байсал юмнасаа хагцах гэх мэтийн ийм юм тохиолддог шүү те гэж. And especially sensory organs like our taste and our eyesight and our hearing and our smell, then many people lose this. After having had it, then it's a big loss when you lose it, or your eyes begin to deteriorate, or whatever sense it is begins to deteriorate, and then especially as you grow older,
There's kind of no going back. It's just going downhill in a sense. These are all losses and can be quite serious. Some people go blind. There's glaucoma, there's macular degeneration. There's many eye diseases now that means you can lose your sight completely. You're still living, but you lose your sight, something you've had all of your life. We don't think about these kind of losses, but it brings a huge change to the lifestyle, maybe to the mental states as well. Ялангуяа нөгөө сэрэл мэдрэхүүн эрхтнүүдэд алдахтай жишээлх юм бол хараагаа алдах, амтлах, хүртэх, үнэрлэх тэр чадваруудаа алдах бол айгүй том хагцлалтай гар цохрол болдог шүү дээ гэж нүдний олон өвчнгүүд зарим тэр элсэн дурдсан өвчнүүдийг би монголоор мэдэхгүй тэр нь өвчнөөс болоод хараагүй болох. Тэр нь нас явснаар насны дороотлоор юунуудаа алдах тий. Тэр бол өөртөө байсан юм гин талтгаа айгүй том гар цохрол тэргээр амьдралын одоо чанар гэж яриад байдаг болсон тий. Амьдралын чанар маш их өөрчлөгдөн шүү дээ гэж. And then these days, the ever-increasing numbers of people experiencing Alzheimer's, dementia, where their whole life changes, and most especially their ability to function mentally. Their mind goes, doesn't recognize people after some time, depending on the degree and how advanced it is. But this is a big loss, and I have this personal experience currently with my own mother, who was always very independent, always able to do everything for herself, living in a home. Now she's actually in a home being fully cared for. And when I visited her last July now, then she didn't even recognize me now. She's completely lost the ability of recognition. So she's still living, only just in this home, being very well cared for, but mentally, there's nobody home. It's a huge loss. It's a huge loss maybe for mother or whoever's going through it, of course, but also for the family, the friends. It's a loss of a relationship that you knew. So it's a kind of a death of the person that you knew. They're still living. You can't say it's the final death, but it's a death. Like I've looked at it and I feel it and I observe it a lot in myself, how now I used to ring my mother from Mongolia every couple of weeks, and then now I can't do that. If I rang her up, she would not even know what to do with the phone. And in the home, of course, they would help her, but she wouldn't know who it is. So there's so many levels of loss. And I'm mentioning this because I hear that even in Mongolia, dementia and Alzheimer's maybe are becoming something more of a known phenomena. So this is, and it's not only for old people. Sadly, we have to really take good care of our mental, our mind, and also our brain health. Anyway, I won't go into that. That's another whole subject. But this is another big loss for the person and for the related ones. За тэгэд өвчнүүдээс болж элдв одоо идэрхтэн юмнасаа салах гэдгийн нэг жишээ бол оюун санаагаа алдахтай мартах одоо Альцхаймер гэдэг өвчин байна, зүнэглэх гэдэг өвчин байна. Тэргээр ерөөсөө ойр орчныхаа хүмүүсийг ерөөсөө хэнийгч одоо таньдаг хүмүүсээ танихаа болчихдог тий. Тэгэхээр энэ ямар том гарц вэ гэж тий. Би энийг бол өөрөө яг биеэрээ амссан гэж нээж маань одоо Австралид байдаг. Тэгээд тэр зүнэглэх өвчнөр бол одоо өөрийнхөө ухаанаа алдчихсан. Тэгээд ерөөс хэнийгч танихаа болсон. Тэгэхээр ээжтэйгээ нодлон 7 сард очиод Австралид очиод ээжтэй очсон асрамжийн газар байдаг. Сайхан асаргаатай сайхан байдаг боловч хэнийгч танихгүй одоо намайг очлоо гэдэг ингээд охин нэрлээ гэхэд бол танихаа болсон. Тэгээ энэ бол яахааргүй айгу том гарц тэгээ хагцал байгаа эцтэй гэж тэгээ биеийн байгаад байгаа мөртлөө тэгээ үхээгүй тэгээ биеийн байгаа мөртлөө үхэлтэй л адилхан бидтэй хэнийгч танихгүй мэдэхгүй тэгээд би охин байлаа гэдэг охиных нь хувьд ч айгу том хагцал байна. Эргэн тойрных нь бүх хүмүүсийн хувьд өөрийг нь таньдаг мэддэг байсан бүх хүмүүсийн хувьд бол энэ их том хагцал болсон гэж тэгээд өмнө нь бол Бээжрэг худнаас уцаар ирдэг байсан. Нэг 2-7 хоног юм 3-7 хоног нэг удаа уцаар ирдэг байсан. Одоо уцаар ч ярих арга байхгүй тэр хүн намайг танихчгүй мэдчихгүй уц яаж хэрэглэхийг ч мэдэхгүй юм болчихсон тэгэхээр гих мэтэр энэ бол
бид нар бас өөрийнхөө оюун санаанд те тархиныхаа эрүүл мэндэд анхаарал тавих хэрэгтэй юм байна гэдэг нэг том жишээ байна шүү дээ гэж. So sickness, illness is also a very big topic in terms of loss and change and loss. Then what about loss of freedom? I think we can all relate to this in terms of COVID, just a very recent experience that we've gone through, how we were not even able to go out of our homes or our places of residence, where we weren't, couldn't travel. Many freedoms were taken away from us because of this illness. It was out of our, beyond our control. But it affected us all. За нөгөө чагсаалтаа явж байгаа тэрэн дотор өвчин эмгэг гэдэг бол айгүй том одоо биднэрт гарц хохирол тэ хагцал авчирдаг юм зүйл байна гэж тэ. За дараагийнх нь бид нар эрх чөлөөнөөс хагацах гэж. Энэ бол айгүй том хагцал шүү дээ тэ. Тэгэхээр эрх чөлөөгүй байна гэдгийн зүгээр одоо хамгийн наазахын жишээ бол бид нар нөгөө ковидын үеэр дуртай газар очиж болтгоо дуртай хүнтэйгээ уулзаж болдоггүй ийм нэг эрх чөлөөг асууснаар л бид нар харж болно шүү дээ гэж тэ. And even with that, I mean, I've spoken to quite some people and I've read quite a few things, reports or stories people share from that experience of COVID, which is the first pandemic I've known, in this life. Then it's very interesting how the mind, some people welcomed being home and not having to go out anywhere. Some people welcomed being able to work from home. And then there are others who suffered enormously and are still suffering. Still haven't, so many of, speaking to my granddaughter from, she lives in Quebec, and she was saying that so many felt they lost a couple of years of social development. So they didn't know how to communicate with one another. A lot of people don't know how to form their friendships. So at certain ages maybe of development, it had more of an impact. So there were lots of losses that I think are kind of go unseen or not spoken about. Yeah. Maybe you know of some yourself, different losses that people experienced. Couldn't go to funerals, your loved ones were in another country and you couldn't travel, you couldn't go. Many different things. Тэр үеэр хүмүүс одоо 2 жил орчмын хугацааны бидний бол энэ насандаа үзсэн цар тахал гэдэг анхны юм байлаа шүү дээ тий. Тэгэхээр тэр үеэр тэр хязгаарлагдмал үед бол хүн болгон бас өөрөөр хүлээж авсан байдгаа гэж тий. Одоо буцаад ингээд эргээд хүмүүс яасан үтсэн харсан юм амсаж идэлсэн юм ингээд буцаад хуваалцахад бол зарим нь хөл хорионд гэртээ суух нь сайхан байсан гэж тий. Гэрээсээ ажиллах нь сайхан байсан. Тэрийг таата хүлээж авч байсан гэсэн тийм нэг юм байгаа тий. Гэтэл зарим нь болохоор одоо хүртэл тэр үеийнхаа гар цохирлоос гарч чадахгүй сэтгэл санаа нь тайвширч амраагүй тий. Жишээлх юм бол тэр үед жоохон залуу байсан хүүхдүүд 2 жилийн хугацаанд хоригдчихоор зэрэг нөгөө нийгэмших юм нь алдагдсан. Тэгээ нийгэмшиж чадаагүй бусдаа яаж харьцаа суралцаагүй учраас тэр одоо их гар цохирлыг одоо хүртэл нөхөж чадаагүй тийм хүмүүс зөндөө байдгаа гэж тий. Ойр дотных нь хүн хаа нэгэн газар нас ороход очиж тэр оршуулганд нь оролцож чадаагүй тийм гар цохирл бас зөндөө байна гэх мэт тий. Then there's another type of loss that we might not think about in this context. But I see very much here in Mongolia and, of course, in the world, but the loss of sobriety, becoming alcoholic. And then if people live with, well, usually they do, when they're living with a family or with others, there's also a loss of relationship because the person who's no longer sober, the whole relationship that you had with them when they were sober changes, becomes quite different. There's a loss of that more healthy relationship that you had to one that you find perhaps less than healthy, less than acceptable. Yeah. За өөр нэг хохирлоо бол нөгөө эрүүл саруул ухаанаа алдах гэдэгтэй. Энэ Монголд би бас их өргөн их хардгаа те. Тэр гарц тэр юунд эрүүл саруул ухаанаа алдаад байна гэхлээр архин донтоод эрүүл саруул ухаанаа алдчих. Энэ бол бас нэг том гар цохирл юм аа гэж те. Тэр гар цохирл өөрийн эрүүл саруул ухаанаа алдаад зогсохгүй эргэн тойрны хүмүүстэйгээ эрүүл саруул харьцаагаа алдчихдаг тий. Тэр ийм том одоо алдагдал хохирол гарц гартгаа гэж тий. Яг гэвэл өөрөө эрүүл саруул ухаангүй болчихж байгаа учраас бусдад харьцаа нь тэр чигээрээ өөрчлөгдчихдөг тий.
And if that person was a main income bringer for the family, then there's a loss of income because it's usually all spent on alcohol. I mean, it has a huge impact on not only the person who with the addiction, but the whole family, the whole unit. За тэр архинд орсон хүн гэр бүлийнхаа тижээдэг хүн байсан болвол гэр бүлээ тижээж чадхаа ойлгохоор гэр бүл нь нөгөө орлогоосоо хагацах, алдах ийм хохирол гарч ирж байна гэж тэ. Тэгэхээр нас том гарц хохирол байна. And then there's the loss of employment and perhaps not getting that promised promotion that you were really, really hoping for and somebody else got it. So, there's actually the list of losses is really, really long. Maybe you know most of these, but it's good for us to remember that, wow, all around us people are experiencing all kinds of loss. How well equipped are we? How well equipped are they to deal with it well? За дараа энэ дурдж болох нэг юм бол ажлаа алдах шүү дээ, тий. Том гарц хохирол үсттэй, тий, ажлаа алдах. Тушаал твшгэжсэн болвол болох гэх мэтэр те. Ингээд дурдаад ах юм бол бидний энэ амьдралдаа алдаж болох те, тохиолдож болох гар цохирол гэдэг тусшгүй ахна шүү дээ. Асар олон юм дурдж. За тэгвэл энийг бодох нь бас тустай шүү гэж те, энэ олон юмыг те. Энэ олон гар цохирол тохиолдож болох ийм амьдралыг туулж хахад тэрийг давж туулах бэлтгэл биднэрт байгаа юу үгүй юу гэдэг асуулт тохиолдолд гарч ирнэ гэж те. Бид нар бэлтгэлтэй, бусдууд бэлтгэлтэй байгаа юу те гэдэг тийм нэг асуулт яхаарахгүй гарах. And then there's divorce. There's end of intimate relationships. There's end of relationships with family, with friends, with colleagues. We build up, we have a very good relationship. Something changes, something happens, and it finishes. And it can be a source of a lot of suffering. За гэр бүл салах бол бас том одоо хацал шүү дээ гэж те. Гэр бүл байснаас салж болно. Эсвэл найз нөхдөсөө ойр дотныхоо ах トゥ хамаатан саднасаа муудалцаж садалж хагцж болно те. Нэг юм эвлэлт нэгдсэн найрсаг сайхан байсан юм ингээд салж багцах юм бол тохиолддог. And loss of home, loss of our residence, we can become homeless, maybe due to financial reasons, maybe due to alcoholism, maybe due to many, many different things, but this is another big loss. We end up living on the streets. За орон гэрээсээ салж болно тий. Орон гэрээсээ салаад гэр оронгүй болж болдог шүү дээ гэж юм тохиолддог тий. Энэ юунаас болох эдийн засаг, санхүү эдийн засгаас болж болно. Эсвэл архинд орсноос болж болно. Олон шалтгаанаар гэр оронгүй болж болно. And then the big one that I haven't got to before now, loss of wealth. For many, many people, this is one of the biggest losses. And especially if you've got a lot of wealth and you lose it. If you don't have so much, then maybe the impact is not as great. Although it depends, if it was just for keeping you to survive, then maybe it's a very big loss. Then anything of valuable, we say valuable possessions, anything that was of value to you that you lost or it was stolen from you or it broke, finished, which things do, don't they? Nothing lasts forever. We have this saying. За энэ гарц одоо хохирол алдах салах юмнаас бид нар тохиолддог хэцүү хүн тусдаг юм бол эд хөрөнгөнөөс салах шүү дээ гэж тий. Эд хөрөнгөнөөс салж болно тий. За ихэнх юм алдаагүй бол гайгүй байж болох ч гэсэн бид нар үнтэй цэнтэй юугаал алдна тэр хэцүү байдаг шүү дээ гэж тий. Яаж хулгаад алдчих болно, хайж гэж болно, эвдэрч хэмхэрч болно гэх мэтэр тэ үнтэй цайтай юм алдчих болно үнцэнтэй юм. And then there are accidents, there are natural disasters, and I mean now we can say there's lots and lots of climatic disasters, things are turning upside down in so many different countries and places. So there's a loss of even the predictable climate, especially if you're a farmer or a herder, in terms of animals and growing things. There are certain seasons, and now even the seasons are kind of losing their distinction. So these are all kinds of losses that we as humans have to adapt to somehow, also the animals. За хэлдэг байгалийн гамшгуудад бид нар тохиолдож болно тий.
одоо энэ дэлхийн цаг агарын өөрчлөлтүүд гээл те улирлууд ч улирлаараа байха болж штэ те тэр болгоноос бид нар өөрийнхөө газар тариалан мал аж ахуй хэрэгтэй үнэтэй цайтай юм асар их юм алдчих байна гэж те энэ бол бас бидэнд тохиолддог хэдэж тохиолдож болох гар цохирол. And then lots and lots of environmental changes and even many species becoming extinct. You know, we read about this quite often. Then what have we lost here in New B? Something that's really, really vital. Somewhere where we're still alive, we're breathing, but look what we're breathing. We've lost fresh air in the city, haven't we? I mean, I don't know when it was. For my 16 years here, we've always had pollution, but I think it's getting worse. I don't know if it's my imagination. I often cough, and I keep thinking, oh, it's because of the pollution. This is a loss. We can't even have fresh air. One time, many years ago, I remember reading a book where, was it George Orwell or one of these great writers, said, one day we'll be walking around with oxygen tanks on our back. And I went, what? How ridiculous. But actually, it's coming. It's coming. Maybe. Yeah. We now have to escape UB to see the blue sky and to have fresh air. It's a luxury, isn't it? This is a big loss. Do we really realise that? We complain about it, but how do we deal with it? За тэгэд энэ цаг агарын өөрчлөлтүүдээс болоод олон төрлийн амьтад устж алга болж байгаа гэдэг ийм одоо зүйл зөндөө яригддаг шүү дээ гэж тий. За тэгээ хамгийн бидэрт одоо өдөр тутам тохиолдож байгаа нэг гар цохирол бол энэ цаг агарын өөрчлөлтөөс болоод бид нар юугаа алдсан байгаа вэ гэж тий. Цэвэр агаараа алдсан байж штэ гэж тий. Бид нар би одоо 16 жил Улаанбаатарт амьдарч байна. Үргэлжил агаарын бохирдол байсан үйл болгоон. Гэхдээ улам бол бүр энэ ихсээд байгаа, нэмэгдээд байгаа мэт надад санагдаж байна гэж тэ би арай одоо агаарын бохирдол хараагүй л ах гэж найдаж байна тэ. Тэгээд нэг дээр үед нэг номон дээр уншиж ажиллаа гэж Жорж Орвеллийн бичсэн ном байлуу гэж тэ хүмүүс хүчил төрөгч үрээд ингээд маск зүгээд тэрийг амьсгалах цаг ирэх баха гэж бичсэн байсан тэ. Тэр үед юу яриад байгаа юм бэ л гэж бодогдчихсэн тэ. Гэсэн одоо бараг л ирж шít тэ. Бид нар цэвэр агаар амьсгалахын тулд хотоос нэлээ гарах хэрэгтэй, хөх тэнгэр харахын тулд хотоос гарах хэрэгтэй болчихлоо шít тэ. Тэгэхээр хүчил төрөгч нэг юм амьсгалаад байгаа ч гэсэн тэр нь амьсгалах үс хэмжээний агаар байх тэр агаарыг алдчихлаа бид нар гэж тийм. So did I miss anything vital that you've experienced that you would regard as a loss or you have some grief about? За ингээд зөндөө олон зүйл тоочод дурдлаа штэ тий жишээнүүд татаад тэгэхээр та нар энэ дээр нэмэх юм байна уу гэж чинь тий та нарын бас өөр туулж гарсан үзэж амссан тийм гар цохирол дурддагтаагүй зүйл. Of course there's death. I mean I've got that right at the end of the list. That's the big one, the final one at the end. Well, final in one sense, but of course from a Buddhist perspective that's not the end of us, not the end of our mind. But was there anything that you wanted to say that is significant for you that I haven't mentioned? It's by no means an exhaustive list, but you might be thinking, why is she going through all that, We came to this work out our grief, but actually it really helps us for ourselves to have a broader view, a recognition of all the different types of losses there are. Also, it helps us to have empathy and compassion, which is really important for our own healing and for the healing, being able to support others when they're grieving. They might have just lost their pet or something. You think, oh, that's nothing, But actually for them, it's a significant loss. It's a loss of a companion. Pet dog, even Mongolian people now are starting to have pets. When I first came, it was not very heard of. Now I see many people. But for them, it becomes like a child. It becomes a part of your family. So this is a significant loss. But others might think, it's just an animal. What does it matter? So it helps us to have empathy and compassion, very necessary qualities for our and other healing. За миний энэ чагсаалт бол бас дуусаагүй гэж тэ ингээд тоочод байх юм бол энэ мэдээж асар олон зүйл байгаа. Миний энэ чагсаалтын хамгийн сүүлд бол мэдээж үхэл
гэдэг тэ орж ирж байгаа. Энэ бол мэдээж хамгийн сүүлд дурддаг хамгийн том гар цохирол бурхны шишинд бол үхэл гэдэг бол бүхний төгсгөл гэж үздэг. Цаашаа үргэлжилдэг. Гэхдээ бидний энэ нэгэн насны амьдралд бол үхэл бол хамгийн том гар цохиролд тооцогдох байхаа гэж тэ. Тэгэхээр магадгүй та нар яагаад энэ олон юм дуртаад байгаа юм бэ те? Би энэ өөрийнхөө гар цохирол уу гашуутайгаа яаж даван тулах вэ гэдгийг л суралцах гэж орж ирсэн болохоос шинэ бол нэг наддурдах хэрэг байна уу гэж те. Тэгэхээр бид нар ийм олон төрлийн гар цохирол уу гашуу хагацал байж болдгиймаа гэдгийг өргөн хүрээгээр бодож байх нь чухал шүү дээ гэж те. Тэгвэл бусдыг бид нар илүү ойлгох юм байна л та те. Жишээлх юм бол тэжээвэр амтнаа алдна гэдэг те. Магадгүй зарим хүний хувьд за нэг хадгалсан амтан л өгсөн штэ. Юун сүртэй ингэж бодогсч болно те. Гэтэл хин нэгэн хүний хувьд баг хүүхчг нь болцсон байж болно штэ те. Анх би Улаанбаатарт ирж байхад хүмүүс баг тэжээвэр амтан ховор байсан. Цөөхөн байсан. Гэтэл одоо бүр маш олон айл тэжээвэр амтантай байдаг болсон байна штэ гэж те. Гэтэл тэрэнд нь бид нэг хадгалсан амтан л өхөө үстэй гэж хандах юм уу? Тэр хүнийх нь хувьд тэр нь ямар чухал юм байсан бэ? Ямар их том уу гашуу те гар цохирол болвоо гэдгийг ойлгож ухаарах гэж хичээх юм уу? Гэдэг те. Хин нэгэн хүн үнтэй цайтай юм алдсан байхад нь бид нар тэрийн нөгөө тэр зовлонгийг ойлгох те инэрл нэгүсэл сайхан сэтгэл төрүүлж чадах уугүй юу гэдэг те. Тэр инэрл нэгүсэл бусдын зовлонг ойлгох сэтгэл төрүүлэх тусам бидний өөрсдөө уу гашуу эдгэрч идэг юм байна л та. Тэгэхээр бусдыг ойлгохын тулд энэ бүхнийг мэдчих нь чухал юм аа гэж би дурдж байгаа шүү. Танарын зүгээс чагсаалтан дээр нэмэх зүйл байна уу гэсэн шүү дээ. Өөрсдөө даваад гарсан тулаа. Losing the family, losing their child to death or чиол одоо үхэл хагацлыг хэлж гэнэ үү, салахыг хэлж гэнэ үү? Both can happen any yeah. Death. I don't know in Mongolia if it happens so much at home if the if the parents aren't very responsible, maybe they're it's very dysfunctional family, beating or not feeding the children properly. So we have the government service, it's called social welfare. They come in and they take the children away and put them in a home. I mean, they're well cared for, but it's a big loss even for the dysfunctional parents. Maybe that happens here sometimes. I'm not sure. Тэ янз бүрийн хэлбэрээр гэр бүл үр хүүхдээсээ салж хасч болно. Тэ жишээлх юм бол баруунд багш санаанд орж ирж байгаа нэг нөгөө гэр бүл нь үр хүүхдэд тижээж чадахгүй юм уу, харж хандаж чадахгүй ээж аав нь тийм хэмжээнд хүрсэн тохиолдолд нөгөө улсаас ирээд хүүхдийг авчдаг юм байна л та тий. Тэг манайд бол нэг тийм жишээ мэдгүй байна. Би сонсч байгаагүй байт юм уу тий. Гэхдээ тэр бол айгүй том бас айгүй хэцүү гар цохирлоо шүү дээ. Ээж аав нь хэдийгээр тэр хүүхдээ авч тэжээж авч чадах хэмжээнд биш байлаа ч гэсэн хүүхдийн нэрээд аваад явчих бол тий айгүй том хагацлаа гэж яах аргагүй тийм тохиолддгоо гэж тий. Then within the range of death we say there are like of course it's a higher level of grief generally, but there are degrees of it. And for example, if there's a baby dies in the womb or stillborn, dies at birth, a child, a teenager, this, and even into the early, what we say 20s, 30s, these are more high, generally speaking, high level of grief, loss. If a person's very elderly, has had a good life, there's some kind of, it doesn't mean it's easy, but it can be easier than the younger ones. So this is regarded as something that needs a lot of care and a lot of support, the younger generations. За үхэл хагацал гэдэг дээр бол бас их олон одоо бидний сэтгэлд үлддэг тэр гарц гашуу тий гэдэг нь бас их олон түвшинд байж болно гэж хэлж болох нь тий. Жишээлх юм бол
хэвлэлдээ тий хүүхдээ алдах тий энэ нэг өөр гашуу байж болно тий гэтэл нөө хүүхэд нь төрөөд гараад өсөж томроод байж тал тий том болцсон хүүхдээ алдах бүр одоо өөрийнхөө үр хүүхдийг настай хүмүүс алдах энэ бол бас нэг өөр хэмжээний айхтар хэцүү гашуу байна тий гэтэл настай хүн явах тий жишээл ялангуяа сайхан бүрэн дүүрэн амьдраад настай хүн өнгөрөх бас нэг өөр хэмжээний хагацал гашуу байна тий тэгэхээр ялангуяа үр хүүхдээ алдсан хүмүүс бол маш их одоо бусдын тусламж түшиг дэмжлэг хэрэгтэй гэж хэлдэг байх тий идэрх нь хэцүү ч гэх юм уу тий Ирүүл санаа ухаанаа авах гэж байна. Өөр янз бүрийн одоо юм хүн байна зүгт хатина үгүй бодож чадчих. Тэгээ янз бүрийн юм байж тахта өөрийгөө юм амсаач дөрөв гал байна. You mentioned this losing the mind, sane mind on sobriety into the alcoholism. Okay? And also some people, because of the gambling addiction, they lose their wells. Okay? Then is it one of the, the result is they become so lonely, they want to be separate oneself from others, or why they go to the addiction in the first place? Or hard to know whether it's because they're lonely. I mean, addiction is a really sneaky thing. Kind of creeps up, and before you know it, you're stuck. Especially with gambling and with alcohol and smoking also, but of course that's not so mind-changing. Drugs. I don't know. In my experience, I wouldn't say it's just because you were lonely. No, I mean the loneliness would become as a result of this. Oh, yes, absolutely. The alcoholic becomes, now I'm with you, becomes, generally speaking, a very lonely person because their very behaviour pushes loved ones away unless they join and they have the same habit. It pushes them away. And gambling also very antisocial. So no, it's not the way to cultivate good friendships. Often the friendships that you do cultivate at that time are those that support your addiction. So it's not a solution. Does that answer? Yeah, I think so. Тэг ганцаардалгүй явах вэ гэж юм те. Яг гэвэл нөгөө эрүүл саруул биш болсон хүн чинь хүмүүсийг ингээд яхааргүй түлхээд эхэлт юм байна л да. Тэг хүмүүс цухтаад эхлэх юм шүү дээ те. Архинд автцсан эрүүл саруул биш болсон хүмүүсээс хүнээс чинь хүн цухтах нь энэ байгаа байдал нь л аяндаа хүмүүсийг түлхээд байдгаа гэж те. Нөгөө тоглоомын донч гэсэн адилхан те. Айгүй тийм нийгэм шиг хандлагын эсрэг болчт юм ба штэ тэд нар ч. Тэгээд ямар тохиолдолд нийгэмшдэг гэвэл нөгөө өөрийнхөө дон одоо нэг адилхан нөхдөдтэйг л нөхөрлөн гэсэн үг байна шүү дээ тий. Тэрнээс бусдаар бол тэгэл яхан л холтхон л байна л да, ганцаардхан л байна л да, яхахгүй. It also often happens with a very angry person. Do you need to say something? There is one question. A question. I'll just say this and then I'll take the question, okay? With a very angry person also pushes people away. You know, if you're living with somebody who's angry or, you're around them, you kind of don't really want to hang out with them if you're not, an angry person yourself. It really, and they desperately want love and they desperately need companions, but they're very angry, rough, sharp, harmful behavior often, physical behavior, pushes people away. Бас ууртай хүмүүс бусдыг айгүй түлхэж зайлуулдаг гэж те. Үнэн хэрэг дээр нөгөө хүн чинь бусдаас хайр инрэл хүсээд байгаа байхгүй те. Намайг хайрлаач гэж хүсээд байгаа мөртлөө нөгөө уур нь хүмүүсийг тэ хатуу, ширүүн, догшин, хурц тэр юмнууд нь ингээд цааш нь хүнийг түлхээд байдаг гэж те. Энэс авах юм бол бурхан шүтэн гэдэг үү? Шүтэнтэй байсан тэмцээн
from the loneliness which caused by alcoholism or from different things. The taking refuge, having healthy things will save or will help. Well, I believe so. I definitely not just believe. I think it's very true, but it depends, of course, on your degree of refuge. But if you have it in your own heart, then actually you can become a friend with yourself, and this is a way to help overcome loneliness. Then in terms of a community, if you're going to teachings or you're attending pujas or attending a monastery or a center, then there's generally a community that maybe even if you don't know the people, you feel like you're with like-minded people. I mean, loneliness is another kind of loss, actually. I didn't mention that one. But yeah, people do feel lonely. Yeah. Би одоо бурхан шүтэнтэй тэгээд одоо аврал одуулдаг 3 эрдэнэт энэ бол юунаас ганцаардлаас аврах зүйл гэж би яах аргагүй энд бол би баттай итгэдэг гэж тий. Яагаад гэвэл хүн мэдээж энэ бол нөгөө аврал одуулах сэтгэл чинь хэр одоо баттай болсон бэ гэдгээс бас мэдээж энэ бол хамаарна. Гэхдээ эцээц аврал одуулдаг хүн бол өөртөөгөө ядаж нөхөрлөж чадна гэж тий. Ганцаардл өөрийнхөө нөхөр байна гэдэг чинь ганцаараа байхасаа айхгүй болно гэсэн үг шүү дээ. Тэгээ яванда тэр аврал одуулдаг хүн бол өөртөөгөө адилхан тийм аврал одуулдаг хүмүүстэй номын газар тий хийд орон газраар яваад тахлаар бүгдээрнтэй найзалж нөхөрлөдгөө маа гэхэд ядаж надтай ижил сэтгэл бодолтой ижил юмд ханддаг хүмүүс шүү гэж бодхолоор юм хамт олонтой байгаа сэтгэл төрдгөө гэж тий. Тэгэхээр яах аргагүй тустай. Тэгэхээр түрүүний багшийн дурдсан чагсаалтан дотор дурддаггүй зүйл бол ганцаардал байна тий. Бас нэг том гар цохрол тий ганцаардна гэдэг бол бусдыг алдах тий. Тэгэхээр энэ бол хэлж болох нь шүү гэж. And then on that, I remember Lama Zopa Rinpoche used to often say, and it used to be on the bottom of one of the, I think it was Venerable Holly's email signature, that we are never alone. We think we're alone. But even if we just think of all other beings, of course, we know we're not alone. But, of course, the loneliness feeling, not discounting that. But Rinpoche used to say we're totally surrounded by Buddhas and Bodhisattvas all of the time. So if we take refuge and we just reach out for a moment and think, okay, I feel alone, but actually I'm being supported, it's I find this very uplifting. Not that I'm generally alone. I haven't really been a lonely person, but I know many people really suffer from loneliness. So thank you for that, raising that question. Ганцаардл гэдэг сэдвийг ярьтал Римпучи ном сургаал дээр их айлддаг байнга сургаж байдаг нэг юу гэхээр яг үнэн хэрэг дээр бид нар хизээч ганцаараа байдаггүй гэж тий. Бурхад бодисдванаар үргэлж бидрийг тойрон хүрээлж байдаг шүү дээ гэдэг. Энэ айгүй сайхан үг. Миний сэтгэлд бол намайг бас их олон үед тус олж исэн ийм үгэ гэж яг би яг бол үнэндээ бол нэг хайхтар ганцаардаад байдаг хүн биш. Гэхдээ ганцаардал гэдэг өвчнөр одоо зовлонгоор зовж байгаа хүмүүс зөндөө шүү дээ гэж. Тэгэхээр энэ Римпучигийн айлцсан найл дүрийг санаж ах юм бол энэ өөрөө ямар сайхан бэ те. Бид нар дандаа ганцаараа байна гэж огт байдаггүй байх нь шүү дээ. Тэ. Иргэн тойрон бурхад бодстоноор ингээ хүрээлж яадаг. Anyway, I believe there's a question on Facebook. Time is ticking fast. Ганц бүгэ алдсан гашуун зовлон хэдэлж байна. Одоо би яах ёстой вэ? Somebody wrote that I lost my only son, so I'm still in grief. So what should I do? What I can do? Is she able to continue attending the classes? Because we'll definitely get to this. And without meeting the person too. It'd be nice if we could meet in person, or you can continue to come to the course, and if at the end of the course you don't have your answers, I'd be very happy to meet with her personally. За энэ хичээл маань одоо даваа гараг болгоны орой нэг 4 хичээл явна гэж байгаа. Тэгэхээр энэ хичээлд үргэлжлээд оролцох боломжтой бол сонсоод яваарай. Бидэхэд бас одоо яаж болох вэ гэдэг талаар яах аргагүй ярина тий. Хичээл маань дөнгөж л эхэлж байна. За тэгээ энэ 4 удаагийн хичээлийн төгсгөлт та ямар нэг надад сэтгэлд нийт хүрхүүц тийм хариу одоо авч чадсангүй гэх юм бол бас биеэрээ надад уулзч болно шүү гэж.
So as I said at the beginning of the class, I plan to do a meditation. I'm just conscious of the time. It's 10 to 8. So I can either do the 10 minutes now, but then ideally you would have practice to do, or I can do it at the beginning of next class if people are tired and had enough. Maybe I just take a consensus from the group. Yeah. I'm happy to do it. Энэ хичээл дээр би нэг бясалгал хийх хэрэгтэй байтал 10 минутын бясалгал гэтэл цаг айгүй хурдан явчихлаа. Тэгээ 8 болох нь та нар ядарч гин үү? Бас одоо сэдв хүнд байгаа хэцүү байна уу те? Би бясалгалаа одоо нэг 10 минут хамт бясалгаж олж гин. Тэгэхээр та нар үргэлжлүүлээд өөрсдөө хийн гэсэн үг. Үгүй бол дараагийн даваа гаргийн хичээлийнхаа эхэнд бясалгалаа хийя гэдэг санал байна. Та нар алин So maybe raise your hands if you want to stay or if you want to go, whichever way. Just tell me. Тэ гараа өргөхөө яг санал хураая бүгдээрээ те. Одоо ингээд дуусгая гэвэл гараа өргөе. Эсвэл дараагийн хичээлийнхаа эхэнд гэвэл яг ямар вэ? Now maybe. Now? Oh, good. That's the spirit. Yeah. I'll try to make it succinct. I recommend you do 10 minutes at home. Maybe we won't do 10 minutes now because maybe you are tired. But if you need to stand up for a moment and do so, just to stretch and be refreshed, that would be good. Тэг. Ер нь бол 10 минут хийх бясалгал юм байна. Та нар одоо ингээд сураад авчи би нэг товчхон хэлхийг бодно гэж юм. Тэгэхээр тэрийг гэртээ хийхдээ бол 10 минут суух нь шүү дээ, тий. Одоо бол би бүтэн 10 суухгүй гэж юм. Та нар бясалгалын өмнө босоод би мие жилээгээ гаргаад тэнэлгээ гэвэл тэгээрээ тэгээ бүгдээрээ сайхан цэг суугаад. So I won't go through detail of posture and everything tonight because that takes time, but please just be comfortable. The main thing is to try and have your back nice and open, tall, your head, chin tucking a little bit towards the throat. За яг энэ бясалгалын суудлын нарийн ширээнийг би өнөө орой дуртахаа болёо. Цаг баг болчлоо. Гол нь та дараагийн хичээлээр дурдъя. Тэгээ гол нь нуруугаа сайхан цэх тэгшгэн игц суугаарай. Тэгээд толгоогоо баг зэрэг энэ эрүүгээ өчрөөгөө хойртуулаад баг зэрэг тонгоолгоод суугаарай. And I want to say that the technique itself is simple. Of course, it requires daily practice. And then it's to grow or cultivate the quality of what we call equanimity, which in this context means calmness, composure, even-mindedness. So not being high, low, going up high and dropping down low, keeping a very even mind. За бясалгал бол хялбар бясалгал хамгийн гол нь хийж дадлагшгал асуудал байна гэж тэ. Тэгэхээр энэ бясалгал юунд тустай юм бэ гэхлээр зэрэг сэтгэлийг тогтун тайван байлгахад тустай. Тэрнээс биш дэшээ нэг хөөрөөд доошоо нэг унаадлах тийм сэтгэлийг тогтоох тустай юм бясалгал. And to know that this meditation of developing or cultivating equanimity brings a wisdom that supports us through our sorrows and our loss. Та ийм тэгш сэтгэл гэдэг бол дээш доош савчаад байдаггүй тогтун тэгш сэтгэл гэдэг бол энэ бол ухаан юм аа гэж тэ бэлэг ухаан юм. Тэгээ ийм сэтгэлийг төрүүлж чадах юм бол амьдрал тохиолдсон хэцүү бэрхэмийг туулж гарахад хялбар болдог. And it's based upon the understanding the nature that everything is impermanent and always changing. За тэгээд тэгш сэтгэлийг төрүүлэхэд юун дээр суурилж байна вэ гэхлээр юм болгон мөнх бус хамгийн мөнх бус үргэлж өөрчлөгдөж байдаг гэдэг зүйлийг ойлгосон ухаарал дээр тогтох юм шүү. And this antidotes actually this mind that we often have where we want to control everything. Actually we can't control anything like this. За энэ сэтгэл ингээд тогтоод тэгшрээд ирэхлээр зэрэг энэ сэтгэл юуг одоо ерөнтгөлтгүй вэ гэхлээр бидний нөгөө юмыг өөрийнхөө эрхэнд байлгах гэж те захирах гэж оролддог тэр оролдлогын маань одоо ерөнтгөлтөг засдаг гэсэн үг байна. And to know that with the quality of equanimity we don't have to cling to, attach to happy moments, wishing that they won't end because we know that actually they will, and also not to push away the painful moments, the painful feelings, experiences. They too will change.
За өнөөдөр энэ бяцлаглаар бид нар юунд хүрэх гээд байгаа юм бэ гэхээр энэ бяцлаглыг одоо байнга дадлагжуулж чадах юм бол нөгөө нэг өөртөө байгаа сайн сайхан юмдаа шунаад те энэ сайхан байдал энэ сайхан байдал хизээч битгий дуусаасаа гэд ингээд барьцалтаа зуралдаад байдаг тэр одоо сэтгэлийн мань одоо багасгах юм байна те яг гэвэл тэр хизээ нэгэн цагт барагдчих дуусах нь мэдээч шүү дээ те бүх юм мөнхөс учраас дээр нь хэцүү юм муухай юмыг хурдан дуусаасаа гэд түлхэд зайлуулад байдаг те тэгэхээр энэ ч гэсэн нэг дуусах нь одоо мэдээж магадтай. Гэхдээ заавал түлхэд зайлуулаад цухтаад авах хэрэг байна уу гэсэн тий. Ийм одоо тэр сэтгэлийг хит шунах, цааш нь түлхэх энэ сэтгэлээс тогтуун тэгш болох тустай ийм сэтгэл, ийм бяцлал тасгал баг. So we're going to start by taking 5 deep breaths from the chest region. And if it helps you, you can place your palm, whichever hand is comfortable, over your chest. And you're going to breathe in from there as deeply as you can and breathe out and down into your heart 5 times. Зайл гараж хамаагүй цээжин дээрээ бариад тэгээд цээжнээсээ 5 удаа гүнзгий амьсгалаа. Өсөл цээжээ оролцуулаад 5 удаа амьсгалаа. Taking out from the heart. Yeah. When you breathe out, you breathe down into the heart. You know, like breathing into the heart area. Into the heart. Chest heart. Амьсгалаа бүрэн цээжнээсээ гадагшлуулж гаргаад амьсгалаа бүрэн авахтаа одоо зүрхлүүгээ амьсгалж байна гэж амьсгалаа оруулж байна гэж бодож ингэж 5 удаа орж гарах нь. In your own time now, 5 breaths. Дор бүрнээ 5 гүнзгий амьсгал авч гаргая. Noticing how the chest rises and falls as you breathe in and out. Амьсгал орж гарахад цээж одоо тэлээд тэнийгээд тэгээд хураагдж байгаа тэрийг л анзаарах нь. And after your 5th exhalation, you can allow your breathing to return to normal, but we're going to keep our attention at the chest region. So if you need to, you can leave your hand there or you can bring your hand down. За ингээд 5 дахь амьсгалаа уртаар гаргаад тэгээд ердийнхоороо амьсгална. Гэхдээ анхаарлаа нөгөө цээжиндээ хандуулсан хിവэрэл багаараа гараа цээжиндээ барьж болно, эсвэл буулгаж болно. Анхаарал бол цээжин хавьтал төвлөрөх нь. And for a short time, we're simply observing the normal breath at the region of the chest, noticing it rising and falling. Тэгээд амьсгалаа ердийнхоороо авч гаргангаа анхаарлаа энэ амьсгал орж гарахад цээж тий хөдөлж байгаа тэр мэдрэмжээр л анхаарлаа тогтоох нь. And then as you're focusing on the movement, the breath in the chest region, with practice, maybe not tonight because it's short practice, but you might begin to notice some feelings or mental states of sadness or anger, deep loneliness, deep sense of loss. You may or may not. When this happens, if it happens, just stay with it. Just keep focusing on the breathing, allowing the feelings, the memories, whatever it might be, to arise without judgment. Simply arise, abide, and pass away.
ингээд энэ цээжин дээрээ анх амьсгалаар хөдөлж байгаа хөдөлгөөн дээр цээжин хавцаа тогтоод ингээд гэртээ энэ дасгалыг хийж итэл янз бүрийн мэдрэмж гарч ин тэ заримдаа уйтгар гуниг ганцаардал уур уцаар юу ч гарч ирж болно. Тэгэхээр тэрийг гарч ирж байгаа тэр мэдрэмжийг элдвэр одоо ийм тийм гэж нэр хоч өгөлгүйгээр тэ цааш нь хөрвүүлэлгүйгээр зүгээр ажиглаарэ гэж анзаарч хараарэ гэж тэ. Тэгэхээр ямар ч мэдрэмж бидний сэтгэлд ургаж орж ирлээ гэсэн, юу ч ургаж орж ирлээ гэсэн тэр байж байгаа л арилдаг өнгөрөөл явцдаг тий. Тэгэхээр тэрийг нь ажиглаад ургаж орж ирээ байж байгаа өнгөрөөд гараад явж байгаа тэр одоо мэдрэмжийг хараад анзаараад суух нь байна. So what can happen in this practice is that as feelings, as we would call them, unpleasant or unwanted feelings begin to arise or memories come that are painful, that are difficult, we were not able to deal with, then there's a great possibility that we want to just get up, we want to finish the meditation, we want to look at the phone, we want to do something to distract ourselves. This is the really important part, is that we don't follow that prompt of wanting to be distracted. We stay with it. За ингээд энд тасгал бясалгалаа хийж идэл хаа нэгтээс ямар нэгэн хэцүү санамж, дурсамж, таагүй мэдрэмж, уйтгар гуниг юу ч гэсэн ингээд ороод ирлээ сэтгэлд өөрт ураад ороод ирлээ гэсэн тэр болгонд бидний одоо зарим тогтцсон байдаг зуршил юу гэхээр бушуухан шиг одоо тэрнээс зайлаа цухтаад босоод өөр юм хийх юм уу те гэр орноо цэвэрлэх утсаа харах юм уу өөр зүгээр тэгээд тэр одоо орж ирж байгаа сэтгэлд орж ирж байгаа таагүй юмыг ажиглаад хараад анзаараад суух тийм одоо тэнхээ биднэрт байдаггүй те. Тэгэхээр одоо энд яах гэдэг нь вөхлөөр юу ч өөр юу ч хиймээрэлээ гэсэн тэрийг төсвөрлээд тэрийг дагалгүйгээр сэтгэл дургаж орж ирж байгаа тэр юмаа хараад анзаараад суух, ажиглаад суух тийм тэнхээ суугаад байна гэсэн үг. And then to help us to deal with that temptation to distract ourselves, again, you can put your hand over your chest or over your heart, your physical heart, with the chest and one on the abdomen. And you just hold your palms there. And then you can say quietly to yourself, in breath, breathe out. Just one word, two words. Breathe in, breathe out. Still focusing at the chest. And this warmth from the palms of your hands is comforting whatever difficulties you're having. За тэгээд босоод явчмаар зайлаа цогтчмаар тийм одоо ямар ч хэцүү юм орж ирлээ гэсэн хөдлөлгүйгээр түүн давталгүйгээр тэгээд нэг гараа цээжиндээ нэг гараа хэвлэгдээ ч юм уу бариад тэгээд амьсгал орж ийн гарч ийн гэд түүн дээрээ л тогтоод гол анхаарлаа амьсгал руугаа тогтоогоод тэгээд цээжин дээр байгаа гарын энэ алганы илч өөрийнхөө сайхан дулаацуулаад тайвшруулж гин гэж бодоод ингээд амьсгал дээрээ тогтоод байгаарэ.
And then for a few moments you can let go of focusing on the rising and falling, the breathing at the chest. You can focus on the warmth in the palms of your hands if you're feeling that. You think this warmth, this genuine love, genuine compassion is absorbing deep into you and dissolving all of the painful hurt, feelings, memories, sense of loss, grief. За тэгээд нөгөө амьсгал орж гарч ийн гэж амьсгалаар хөдөлж байгаа цээжний хөдөлгөөн дээр тогтож исэн тэр анхаарлаа орхиод тэгээд одоо харин гарынхаа алганаас гарч байгаа элчийг дээр тогтоод тэгээд тэр элч болвол маш их асрал, хайр, инрэл, нэгүслийн элч байна гэж бодоод тэр өөрийн чинь бие рүү шингэн ороод бүхий л айхтар хэцүү ой, санамж, дурсамж, уй, гашуу, хагцал, гарц, хохирол, уйтгар, гуниг юу байдیں۔ Тэр болгоныг бүр хайлуулад арилгаж байна гэж ингэж бодоор. And we'll very gently finish the meditation by lowering the hands if you have them on your body. За одоо гараа хэрвээ бие дээрээ барьжсэн бол доош нь тавиад ингээд эслэглээ өндөрлөё. Take a few moments just to acknowledge how you're feeling, but without judgment. Тэ өөрийгөө ажаар ямар юу мэдрэгдчихээн те янз бүрийн ийм тийм инээ тэрэ гэж шүүж дүгнэлгүйгээр зүгээр л ажиглаар. And then to conclude our session, we can dedicate now in accordance with our motivation, any merits and positive imprints we've implanted in our mind, we dedicate to the fulfillment of our very reason for being here. За ингээд хичээлээ төгсгөөд бүгдээрээ буйнаа зориулъя гэхэлэр хичээлийн эхэнд бүгдээрээ сайхан буйны сэтгэл төрүүлээд номонд суучраас өнөөдрийн хичээл буйны үр хөрөнгийг олонтоо хураасан байж таарна. Тэгэхээр энэ бүхний үрд таны энд зорж ирсэн хэрэг болгон бүтэх болтугай гэж зориулъя. We can also dedicate that we may be able to heal any unresolved pain, loss, grief we might be carrying. Also, we may prepare ourselves well for future losses and griefs by having an understanding or increasing understanding of the truth of impermanence. За хураасан бидний сайн ирч хүч болгоны хүчээр бид нар сэтгэлд тээж аваа эдгэрчил ашаагүй анж идгээгүй ямар л шарах гарц уйгашуу юу байна тэр болгон маань жинхнэр эдгэрэх болтугай гэж зориулъя. Тэрчлэн бас дараа хоочод бидэнд тохиолдох юу ч байлаа гэсэн хэцүү бэрх юу ч тохиоллоо гэсэн тэр бүхнийг зүгээр давж гарах ийм хүч мөнх усыг ухаарсан ухаарал дээр ийм сэтгэлийн хүч тэнхээ төрүүлэх болтугай гэж зориулъя. And that as we develop our ability, our genuine ability to deal with our own loss and grief, that may we be able to support others in their time of need. За бид өөр тохиолдох хэцүү бэрх болгоныг зөвхөн давж туулж чадахын хамтаар хэцүү бэрх тохиолдож байгаа бусдад бас өөрийнхөө хэмжээгээр тусалж чадах болтугай гэж. And we can pray for the long and stable life of His Holiness the Dalai Lama, all other precious teachers, and also for the swift return of Kyabje Lama Zopa Rinpoche, and for all of the wishes of the holy beings to be quickly actualized.
бидний хураасан сайн буян бүхний шимээр дээрхийн гигантэн Далай лам болон бусад эхэстэд ислам багш нарын үлмий бат туршилтгай бидний хураасан энэ буянаар цопорын бүчил амтан өтөр төрөн иргэн төрж эхэстэд ислам багш нарын сайн өрөөл болгон бүтэх болтугай. So we can imagine being able to send out our benefits, individual and collective, to the whole world, to all of the beings within it. They may too be freed from suffering and find genuine lasting happiness. Бидний энэ хураасан сайн буян болгоны хүчээр энэ дэлхийн ертөнцийн амьтан болгон амар амгалан сайн сайхан аз жаргалтай байх болтугай. Thank you, Mashik Baitla. And I thank you for your patience. I'm sorry, I have a bit of a reputation now for going over time. I'm sorry for that. I always have good intentions, but somehow my tongue runs away. But I do want to just check in very briefly. Are there any questions about the meditation? Anything you want to clarify? Because this is what I'm encouraging you to practice during the week. За цагаас жоохон нэлээ өнгөрчлөө. Тэгээд та бүхнийг төвчээртэй байсанд баярлалаа гэж тэ. Тэгээд сайн хийсэн бясалгал бас тодорхой биш зүйл байна уу? Ойлгомжгүй зүйл байна уу? Яг гэвэл та бүхнийг бүгдээрээ одоо гэртээ үргэлжлүүлээд өдөр болгон хийж яханд илүү тус гарнаа гэдэг шүү дээ. Тэгэхээр ойлгоогүй юм байх юм бол суугараа. Always like this, or is it just Up to you. If you feel you need to have it here, sometimes it's very soothing, comforting. Otherwise, you can just drop down into the usual position. You don't have to have it, but it's an aid, it's a help. Can be. Тэн гараа үргэлж цээжиндээ барих уу эсвэл зүгээр одоо бид нар бясалгалд суудаг шүү дээ бясалгалын суудлаар суух уу гэж энэ багш болохоор яг энэ гар илч дулаан гэдэг ингээд тустай л байт юм байна л та тий. Тэгэхээр өөртөө өвтөхнэр хийгэрээ гэж тий энд ингээ гараа ингээ бариад хайггүй байх юм бол гараа доошогоо тавьж болно тий энэ илүү тустай авах юм бол эндээ барьж болно. Also that sense of touch helps us to keep our mind where we feel the touch. Sometimes we put our hand where we want to really be focused, we want to heal our knee, or we put our hand there, it's easier for the mind to go and stay. Тийм цэжиндээ төлдөрнгээд байгаа учраас гараа энд барьчихаар бас анхаарал тийшээгээ явахад тустай байх нь тэ эндээ тогтож явахад тэ гараа хаана хүрэж чинь тэнд бас анхаарал очиад байдаг учраас нөө эндээ мэдрэхэд амар байна. Yes. Тэгээд орж ирж байгаа бодлоо the sensation or the mental things what's coming is just we have to see that we have to focus on that. We're not looking for it, we're focusing on the movement and the breath, but things will arise, maybe not now because it's all new and you don't want, but as you get, and if you get open yourself to think that I really do want to deal with my grief, then it will naturally arise. You don't have to look for it. You'll be sitting there and suddenly you'll remember something and maybe tears come, maybe sadness comes, maybe anger comes. Different. So normally we want to run away from that. We want to get busy doing something because it's too painful to feel. Well, we shouldn't be afraid of the pain. We're sitting here, we're well supported. So we try to stay with that. We allow it to come up. Because then what we do, we run away, push it down, it's still there. We didn't deal with it. So if we allow it to come up, gradually it loses its power because we're not pushing it, we're not doing anything, we're just allowing it to come up and exhaust itself. So initially breathing, just breathing. Keep focusing on the breath, and then when the thoughts come up, it's just to stay with this movement and this breath. They're in the background. The feelings, the memory, the loss, whatever it is in the background. But we're not looking for it. Oh, what am I feeling? Not like this. Just let it when it naturally comes. Ер нь бол амьсгал дээр л тогтох юм байна. Гол тогтох юм маань амьсгал юм байна, тий. Амьсгал орж гарч байгаа энд нэг хөдөлж байгаа хөдөлгөөн дээр ингээд тогтож итэл бид нар сэтгэлд байгаа гашуу уйтгар гунигтаа ажиллах гэж байгаа шүү гэж бодоо сууж байгаа учраас аянд ургаад гараад ирдэг юм байна л та. Жишээлбэл
заримдаа айхтар хэцүү, айхтар их гуниг, заримдаа нулимс гарч болно, уйлж болно, тэ айхтар их гуниг сүрж болно, эсвэл ууралж болно, тэ тэр болгоныг бид нар ихэнхдээ яадаг бол цухтаагаал босоод өөр нэм хийгээл эхэлдэг юм байна л да. Ямар нэг юм эсвэл уцаа тий. Тэгэхээр одоо бол яах гэдэг нь тэрнийтэйгээ бүр яг нүр тулаад харах гэдэг юм л. Босоод яваад өөр юм хийгээд эхлэх юм бол нөгөө юм чинь байж л байгаа шүү дээ. Тэр би тулж хараагүй л болохоос биш доош нь дараал тэндээ байж л байгаа. Гаргаж ирээд ингээд тэргээ ингээд мэдрээд эхлэх тэр чинь мэдрэх тусам одоо юу гэдгийг ажиглах тусам нүур тулах тусам арилаад байт юм биш тэр юм чи тэ. Тэгэхээр дарж битгий булаал гэдэг юм. Нүур тулаад ичнээ уурсан ч гэсэн гол анхаарал тогтох юм маань амьсгалал юм байна л та. Гэхдээ тэрний цаана тэр уур орж ирвэл тэгэл тэрийгэ мэдрээл тэр одоо хараал би одоо өөрөө яг тэгж үзэг болохоор бас надаас орчуулах жоох утар дутагдал байх шиг байна. Тэр одоо for example if I feel angry then it means it's just anger arising. I will Fighting. You sit don't react with the to anger. it. Yeah, you don't react to it. Is it Usually you want even to push it away. I mean, I will have With thoughts. No? Just let them come and go everywhere. It's okay. We're so used to pushing away or pulling towards us. We want to hold on to something, cling, attachment. It's all about attachment and anger. It comes up again and again. And then when the anger comes, we want to run. We want to push away. We want to harm. It's true. It's very strong. Strong energy. Much more, it appears much stronger physically than attachment. But just staying with an equal mind, not angry, not attached. But it won't happen at the beginning, of course. Probably not. You probably have to do it. Some people get in touch very quickly, can come. But generally, if you're new to the practice, you need to practice it, let's say, daily. And it's not like you're expecting and waiting for something to come up. Maybe not much comes up. Next week, I will talk a little bit about signs of grief, things that we can look for in ourselves or we can notice perhaps in our loved ones of signs that could be suppressed grief or current grief. But they're only feelings, they're only emotions, only part of the mind. It's nothing physical. It's nothing that's going to hurt. But we're so habituated. Бидний нөгөө нэг зуршил одоо бид нартайгаа зуршил болохоор зэрэг ингээд заавал нэг юм ингээд би мэдрэх ёстой гэдэг тэгээс хүлээгээ суухаас биш юм байна л да. Зүгээр л гол зөвлөрөх маань амьсгал дээрээ л ингээд суугна. Гараад ирчих магадгүй, гараад ирэхгүй ч гэж магадгүй тийм үү. Гараад ирэх юм бол цухтах юм уу, зууралтах гэдэг тэр нөгөө бидний гол тогтцсон хөвшил бол тэр юм байна л да. Бушуухан цухтах хэцүү таагүй юм гараад ирвэл өөр юм хийх тийм үү. Эсвэл таатай юм бол бүр зууралтаад байх. Тэрийгэл зайлуулах гэдэг юм л да. Цухтахчгүй, зайлахчгүй, зууралтахчгүй л харах юм байна тий. Тэгээд эцэст бол тэр сэтгэлд байгаа юу ч байлаа гэсэн барьж харах барьцал юу ч байхгүй те зүгээр л юм сэтгэлийн хүчлээ штэ те тэрийг ингээд анзаараад ах юм тэгэл хараад ажиглаад хаамал гараал арилаад тийм байл та. Тэгэхээр тэр юм л ажиглаж сурах юм байна те. Дараагийн одоо бид бас дараагийн хичээл дээр багш нөгөө нэг гашуудалтай байгаа хүмүүсийн тэмдгүүд одоо юу гэдэг үзүүлдэг шинж тэмдгүүд юу байдаг вэ гэдэг яриг нэ яадгүй л бид нар ойр дотныхоо хүмүүс тэрийг бас ажиглаж болно шүү дээ ойр дотныхоо хүн дээр юм өөр дээр юм тий. That's why I personally find it very helpful to have the hand, the abdomen, or at least on the heart. It also can help even when you're feeling really angry. So something like you think of the mother's love for a child or the father's love for a child, and just that holding and that caring. So you're really caring for yourself. Yeah. Our usual reaction is we want to run away from the pain, we want to push it down, we want to forget it. But it's still there, and we haven't dealt with it. Yeah. Гараа яагаад бариул зүгээр үг гэж хэлсэн гэхээр энэ нэг тийм өөрийгөө нэг ингээд инхрийлж штэ ээж хүн хүүхдээ инхрилдэг шиг те гар байвал айхтар уур оволцоод гараад ирвэл тайвшрах тийм юутай байна нөлөөтэй байна тийм үү тийм учраас хаана ихтэй гараа барих бас тустай байдгаа гэж юугүй магадгүй нэг дарцсан байсан уур маань оволцоод гараад ирж болох нь байна л та тий. Тэгэхээр
тэр сэтгэлдээ юу булаад дараад яваад байсан бэ гэдгийг харах л чухал ахна л да. Хараад ингээ арилаад гараа авчид. Тэгэхгүй болохоор бид нар яадаг хамгийн дунд булаад л идэм байл да. Бушуухан цухтаагаад өөр нэг юм хийчихгээл те. Уйтгар гунгаа, уу гашууга тага тулмааргүй байгаа хгүй юу? Хэцүү байгаа хгүй гараад ирэхлээр тэгэнгүүт нь л өөр юм руу ягаа те. Би бол өөрийгөө хэлвэл би дандаа телевизэр үздэг. Бушуухан кино хэцүү юм гараад ирэнгүүт кино үз. Цаата сэтгэл гонсогч юм нэг тийм мэдрэмж гараад ирлээ. Тэгээд тэрийг ингээд цаа ажиллаа гэдэг юм надад тийм гонсож шүү гэдэг ингээд бодох юм уу. Тэгээд тэгэхээр тийм ажиллаа. Тэгэхээр өөр бодолч юм уу тийм юм арасаар ирдэг. зүгээр юм. Тэгээд дуусахгүй штэ л гэсэн. Тэгэд араасаа л өөр юмнууд л гарч ирж штэ ойлгомж. So yeah, it's like I sit and then maybe frustration comes, and then I want to be with the frustration. Frustration goes, something else comes. So I can't really be for long with the frustration, because it always changes. Some other thing come That's up. good. We don't want it to last too long, but so is that what the temple's asking? Yeah. It'll change. And this, when we start to see how even the difficult things change, it actually gives us a lot of hope. Because in our deepest depths of sorrow and grief, it's not permanent. At the time, it feels like the whole, our whole life is, and it's permanent. Again, this mind thinking is permanent. It's impermanent. For some people, it lasts months, weeks, years even. For some, maybe not so long. And it depends upon, actually, the degree of attachment we had to the person or to the whatever it was that we lost, and also to the degree of understanding, not just understanding, but even realization of impermanence. If we know that things are always changing, this is a really helpful preparation, mental preparation. Yeah. But yeah, frustration, you don't have to grab it and bring it back. No, I have to, if it goes, bye-bye. It's good. Урдан гарах тусмаа сайн шүү гэж тэ чи гомдол нөгөө цөхрлөөсөн чинь явчлаа илүү буцаагаад авчираад гэд тэгэхгүй нахана тэ арилаад байвал тэр арилаад байна гэдэг чинь айгуу сайхан бидний сэтгэл хичнээн гүнзгий сууц уу гашуу байсан ч гэсэн тэр ч гэсэн арилан шүү гэдгийг харуулж байгаа айгуу сайхан юм шүү. Тэгээд бид нар өөрсдөө барь зуралтаад байдаг болохоос биш тэ өөрөө ингээл тэр гээд ингэчээд бариад байгаа болохоос биш тэр юм бүгд л өөрчлөгддөг, хуурдаг, яадаг юмнууд байна шүү дээ тэ. Тэгэхээр тэрийг олж харж ийн гэсэн үг бас сайн жишээ шүү. Энэ ч гэсэн арилал явчих юм. Арилал явчих юм биш тэгээд тэ. Тэр бол сайн шинжээ. Тэгээд хүмүүсийн ууг шүү хүн болгонд янз бүр шүү дээ тэ. Зарим нь хичнээн 7 хоногор, хичнээн сараар, хичнээн жилээр нөгөөтгтэйгээ зурлалаад байгаад байдаг тэ. Гэтэл тэр хурдан арилах нь юунаас хэр удах вэ гэдэг нь юунаас шалтгаалдаг гэхээр нөгөө алдсан юмдаа хэр шундаг байсан бэ гэдгээс яг ижил пропорцтой гэсэн үг тий. Шунсан байсан тусмаа тэр чинээгээрээ бид нар их гашууддаг юм байна л да тий. А хурдан арилах нь юунаас шалтгаалдаг вэ? Мөнх бусыг ухаарл маань их байх тусам хурдан салнаа гэсэн үг байна л да тий. Тэгэхээр одоо бид нар нөгөө шунлаа багсгаж ухаарлаа ихсхийн төлөө явах нь шүү дээ. Тэгэх юм бол тэр шарах хэцүү бэрх юмнаас амархан салж болох нэ гэж. Тэгэхээр бүх тэр хэцүү болгоод байгаа юм өөрсдөө бид нар хэцүү болгоод өөрсдөө бид нар бариад өөрсдөө зурлаад байх юм байна гэж. So my very last thing just to say, pardon me, about the practice at home, or wherever you are, wherever you do it, is try to give yourself 10 minutes of what we would say undisturbed space if possible. Because once you get into this, you don't want to be disturbed. You don't want to have your phone, anything near you, turn off music, TV, everything. You go into your own space just for 10 minutes. Okay, so this is a really important preparation. If you've still got the phone there and you're looking at it, put it away. You can have an alarm, you can put the phone somewhere far, but don't leap up and go and turn it off. Just
slowly when you know it's 10 minutes, slowly go and turn it off. 10 минут л суужээ гинэ бүгдээр өдөр 10 минут. Тэгтээ тэр бэлтгэл хэрэгтэй гэж те тайван, чимээгүй, саад болох юмгүй орчин байх нэ тийм үү. Тэгээд утсаа ойр битгий тавиарэ болж өгвөл те яг л хүмүүс бид нар нөгөө зуршилтаа олчлоо шүү дээ. Утас руугаа хараад байдаг те. Тэгэхээр утсаа хол тавиад те харахгүй тэгээд яг 10 минут өөртөө 10 минут та мэдхийн тулд нэг сэрүүлэг тавьдаг ч юм уу яа тийм тохио өгөх юм байдаг ч юм уу тий тэгэл 10 минут өөртөө яг анхаарлаа өөр дээрээ тогтоогол тэгээд нэг өдөр болгон суудаг байх хэрэгтэй байна гэж тий. So thank you very much. I hope that has been helpful. I know I'm sorry it's been long, but look forward to being with you again next week. We'll continue on. За та нарыг хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тэгээд эх 7 хоногийн даваа гарагт хичээл маань үргэлжилнэ гэдэг.